Монгол улс элэгний хепатит дельта вирусын өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлдэг. За гэвч энэ хүү өвчин нь олон улсад тархаагүй учраас өнөөдрийг хүртэл бүрэн эмчилгээ нэвтрээгүй байгаа юм. Тэгвэл анхаахын шинжилгээ ухааны үндэсний их сургууль Японы олон улсын хамтын ажиллагааны JICA байгууллага хепатит дельта вирусын халдварыг хянах судалгааны төслийн санамж бичигт гар хэвсэг зайлшрууллаа. Монгол улсад элэгний хадуурал, элэгний хавдрын нас баралт өндөр түвшинд байгаа нь эрт илрүүлэг, танал судалгаа, сэргийлтийн бодлогыг эрчимжүүлэх зайлшгүй шаардлагыг харуулж байгаа юм а. За тэр дундаа гепатит дельта вирус нь Б вирусын халдвартай хавсран илүү хүнд хэлбэрийн өвчлөлийг үүсгэж, богино хугацаанд элэгний дутагдал, хатууралд хүрэх эрсдэлийг дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрч байгаа юм а. Иймээс энэхүү төсөл нь бодит хэрэгцээрээс урган гарсан, цаг үеэ олсон ач холбогдолтой санаачлага гэдгийг талууд онцоллоо. Манай энэ хүү эхэлж байгаа төсөл маань болохоор энэ вирусууд тэр дундаа гепатит элгийг гэмтэхэд байгаа Б, С тэгээд тэр болгон одоо дэлхийн олон улсад ч гэсэн одоо баг судлагдсан дельта вирусыг одоо Монгол улсад үндэсний хэмжээгээр шинжилгээ ухаанд суурилсан вирус судлалын шилгээнд тулгуурлаад өвчин үүсгэж байгаа механизм, за үүнтэй яаж тэмцэх үү, үндэсний ямар хөтөлбөр боловсруулах вэ чиглэлээр Японы улсын одоо том Сатрепс төсөл хэрэгжиж байна. За төслийн ерөнхий зорилго нь Монгол улсад гепатит дельта вирусын халдварыг хянах чадварыг үндэсний хэмжээнд бэхжүүлэх юм. Үүний хүрээнд онцлогоор хөгжүүлэх, тархвар судлал болон вирус судлалын хүчин зүйлсийг тодорхойлох, элэгний хүндрэл үүсэх механизмын генетик болон эмгэг судлалын судалгааг хийх зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гепатит дельта вирусын халдварыг хянах судалгааны төсөл нь 5 жилийн хугацаатай хэрэгжинэ. Санхүү жилийн хувьд бид 400 сая йенийг тусгаад байна. Монгол улсад сүүлийн жилүүдэд дельта вирус ихээр бүртгэгдэж байна. Иймээс энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон. Төслийн хүрээнд өвчлөл багасгах мөн залуу судлаачдыг сайжруулахад чухал нөлөөтэй гэж үзэж байна. За төслийн эцсийн үр дүнд Монгол улсын иргэдийн элэгний өвчлөлийн хүндрэл нас баралтыг бууруулахад бодиттой хувь нэмэр оруулахуйц судалгаа шинжилгээг хийж хүний амь нас эрүүл мэндийн чанарт шууд нөлөөлөх ач холбогдолтой юм а. За энэхүү санамж бичиг нь Монгол Японы найрсаг харилцаа, эрүүл мэнд шинжилгээ ухааны салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлэх нэгэн хуудас болж байна.